За сайн байцгаана залуучуудаа. Өнөөдөр 2024 оны 8 дугаар сарын 11-ний өдөр манай Elchit Market Overview маань эхлэж байна. За Market Overview уламжлалсаар бид нэр алтны дүн шинжилгээгээр эхэлдэг. За тэгээд Gold-оос сэдвүүлээ дүн шинжилгээгээ эхлэе. За Gold-ыг ер нь нэг урт хугацааных нь зураглаар харсан зүгээр ах 7 хоногийн графикаар тийм ээ. За ингээд 7 хоногийн графикийг хараад үзэхэд ер нь энд юу харагдчих байна вэ гэхээр тийм ээ. За энд ерөөсөө 4 сарын 8-наас хойш 24 оны 4 сарын 8-нд ханш анх одоо энэ 2400 гэдэг ханш руу орж ирж ирсэн байна. 2430. За тэрнээс хойш за яг хөө хэдийгээр higher high хийсэн. За дараа нь нэг сарын дараа нэг high хийгээд за тэгээ 2 сарын дараа ингээд нэг high хийгээд ер нь бол яг хөө higher high хийж илүү өндөр ханш тогтоож байгаа. Гэхдээ өсөлт бол ерөнхийдөө бол саармагчсан. Энээс цаашаа ингээд өсөөд явах орон зай жоохон бага болсон. За мөн доошоо унахад ч гэсэндээ нэг айхтар хүчтэй уналт орж ирээд байлгүй. Ерөнхийдөө нэг 2300 хавцаа тий 2280 хавцаа бол барьсан байдалтай. За тэгээд 7 сараас хойш бол ийм higher low хийсэн байдалтай ийм дүр зураг бол алтан дээр харагдаж байгаа гэдгийг та нар сайн ойлгож тогтоогоорой. Окей? Нэгсэндээ бол range хөдөлгөөнд орсон байгаа гэж ойлгож болно, тийм ээ? За тэгвэл урд өмнө нь алт ер нь өсөлт явагдсны дараа иймэрхүү range хөдөлгөөнд орж исэн юм уу гэдэг ингээд хараад үзэхээр за энд 11 оны одоо 7 8 9 сард бол төстэй дүр зураг харагдана. Гэхдээ энэ бол нэг 4-7 хоногийн турш үргэлжлээд тэгээ энэ нэг ийм рейнжид орсон байсан мөн. За тэгж жагаад энэс бол доошоо унж исэн мэт тийм ээ. За дараа нь за энд бол одоо 20 оны 8 сар за дээшээ хурцээд энэ бол ихтэй шууд ерөөхдөө уналт явсан байна. Хайхтар рейнжлээд байгаагүй. За ижил төстэй зураг бол яг хуу энд бас харагдана. 23 оны 3 сараас одоо 5 сарын хооронд за ингээд дээшээ high хийгээд ингэж рейнжлж байгаа. За тэгээд доошоо унсан байх нь байна. За мөн за энд яг хуу ингээд correction хийж байгаа дээш өсөөр. Тэгэхээр ерөнхийдөө бол яг ийм удаан хугацаанд ингэж өндөр дээр range хийсэн тохиолдол бол алтан дээр ховорхон байгаад байна. Тийм үү? Тэгэхээр энийг bullish байдал гэж хүлээж авах уу? Эсвэл одоо энэ ийм bearish байдлаас одоо унаад гараад ирнэ гэж хүлээж авах уу? Аль талдаа жоохон хэцүү. Учир дутагдaltaй. Яг тэгэхээр одоо 9 сард Төв банк бодлогын хүүгээ бараг 2 ч удаа хасаж магадгүй гэдэг зүйл яригдаад дээ. Хэрвээ гэх юм бол ам долларын ханш доошоо унана. Тэгэхээр угаасаа ургуу хамгаалж байгаа мэсээр алтуул дэш өсөх болчоод байдаг. Гэтэл яг тэр үед магадгүй нөгөө алтыг маш ихээр худалдаж авч исэн одоо хятад ч гэдэм юм уу. Алтыг топ ханш дээр хамгийн өндөр ханш дээр зар сонирхолтой байж магадгүй. Тэгэхээр надад зүгээр яг юу ингээд энэ price action-аас харагдаад байна вэхээр магадгүй энэ хавьд маш их том алтны позицтой хүмүүс ерөнхийдөө заралт хийгдчихэж магадгүй гэдэг зүйл ажиглагдчихж байгаа. За тэгээд одоо Орос Украины асуудал чинь Украин бүр Оросын нутаг дэвсгэрлүү одоо дайраад ороод ирсэн байна. Израиль Ираны асуудал хурцтаад Иран одоо Израиль руу юуг довтлон орно яриад эхэлсэн байна гэх мэтчлэн ингээд тэгэхээр бас алт өсгч юм шиг те. Тэгэхээр ерөнхийдөө нэг ийм тогтургүй ойлгомжгүй тодорхойгүй ийм range хөдөлгөөн үргэлжлээд явах юм шиг байна. Хэрвээ алт дахиад high хийгээд ер нь энэ 2500 гэдэг ханш руу хэрвээ гараад ирвэл маш хурдан 2600 очих байх гэж харагдаж байгаа. Тэгэхээр нэгсэнд бол ингэж consolidation хийж хагаад дээшээ гараад ирэх юм бол ер нь бол шууд 2600 руу явах боломжтой гэж ойлгох хэрэгтэй. Окей. За энэ дээр үндэслээд хэдүүлээ илүү богино цагийнхаа түн шинжилгээ хий.
За богино цагийн дүүн шилгээ хийх юм бол за 4 цаг руу шилжүүлж байгаад ингээ харахаар ханш бол нэг ийм дээрээ одоо 4 оройтой. За ийм channel за 3 орой юм байна. Нэг ийм channel маягийн хөдөлгөөнийг бол хийж байгаа. Тэгэхээр зах зээл ер нь яаж хөдөлдөг вэ гэдгийг хэдүүлээ бодох хэрэгтэй. Зах зээл өсөхийн тулд liquidity буюу хөрвөх чадвар одоо хэрэгтэй. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр нэгсэндөө өсөхийн тулд унчаад баахан одоо зарах захиалгуудыг хамуулж явж байгаад за тэгээд тодорхой нэг цэг дээр очоод одоо стоп лоссууд хаант хийдэг ч юм уу яа тэгж жагаад ханш эргээд нөгөө өсөх одоо тренд рүүгээ ортгоо гэж. Тэгэхээр өмнөх бид нэр хааюудыг харах юм бол өмнөх өсөлтүүдийг харах юм бол дандаа нэг дээшээ нэг хамчаад буцаж унаж ирж ингэж хамчаад буцаад дээшээ өсдөг. За буцаад доошо унаж ирж хамчаад буцаад дээшээ өсдөг. Буцаад унаж ирж хамчаад дээшээ өсдөг тий. Унчаад дээшээ гэдэг. Нэг иймэрхүү хөдөлгөөн бол байнга явагдчихэдэг. Унахын тулд эхлээд бас дээшээ хамдаг тий. Дээшээ хамчаад fake out хийгээд тэгээд доошо ундаг. Эсвэл доошо унчаад fake out хийгээд дээшээ өсөд гараа явдаг. Ийм хөдөлгөөнүүд бол байнга хийдэг. Тэгэхээр алтыг юугүй шууд энэс дээшээ гараал ингээл хөдлөн гэдэгт бол би итгэхгүй байгаа. Хэрвээ дээшээ ингэж гарч ирэх юм бол энд хамалт явагдана. Хамалт явагдчихад за магадгүй бүр дахиж доошоо ингэж хамчаад за тэгээд өсөлтийн хөдөлгөөн орж ирж болохоор. Тэрнээс өмнө ямар ч байсан миний нэг одоо дуртай 3 touch гэж яриад байдаг шүү дээ. 3 удаа шалгадаг. 1 2 3 за дээрээ 3-тай байна. Тэгвэл доороо 1-тэй байна. 2-той. За яг энийг 1 гэж авч үзэн шүү. За ягаад тэгэхээр энэ major хөдөлгөөний гол байгаа учраас энийг бол 1 шалгалт. За тэгээд магадгүй энд 3 дахь шалгалт орж ирэх болов уу гэсэн юм таамагтай. За тэгчээд энийг доош сэтэлж байгаа юм шиг fake out хөдөлгөөн хийчээд дээшээ өсөх магадлал бол илүү өндөр байх гэж харагдаж байна. За тэгвэл илүү техник дүн шинжилгээ байдал руу одоо ороод харъя л та. За ер нь key level-үүдээ бид нэр мэдж байгаа шүү дээ. 2380 гэсэн key level бол одоо ахин дахин баталгааж чинь тийм ээ. Сая ч гэсэндээ өнгөрсөн 7 хоногт ханш хүчтэй унаж ирээд за 2365 унсан боловч эргэж буцаад ер нь 2380 дээр тогтворч жоод дээшээ өсөө гараад ирсэн тийм. За тэгэхээр энэ 2380 хавцаа төвшин бол ер нь их чухал төвшин юм байна гэдгийг бол бид нар ахин дахин харлаа. Тэгэхээр яг 2380 ч яхаа 2380-аас 70-ын хоорондох төвшин. Окей? Энэ төвшин бол чухал key level юм байна гэж. За мөн дээшээгээ бол энэ 2430 гэдэг төвшин бас их чухал байгаа тань тийм. Ингээд та нараар та өмнөх high өмнөх all time high за дараа хурж ирээд ханш дээшээ сэтэлчээд буцаж унаад rejection болоод доош унсан төвшин. За дахиад энд бас зүү татаж reaction үзүүлж ирсэн дээшээ сэтэлсний дараа шууд эргэж унж ирсэн төвшин, буцаж шалгалаа rejection болсон төвшин, доошоо унлаа, буцаж ирлээ support болсон төвшин, дээшээ өслөө, буцаж ирлээ дахиад support болж ирсэн, нэвтлээ гарахад доош хүчтэй уналт үзүүлж байгаа тийм. Тэгэхээр энэ 2430 гэдэг бол бас их чухал төвшин байх юм. Богино цагийн чухал төвшин гэж ойлгох тийм ээ. Энийг хэдүүлээ за ингэ тасархай зугасаар зурчээ. За яг л 2430 дээр бол ханш хаагдаж тийм ээ. За тэгвэл урд өмнө нь ер нь ханш ямар реакшн үзүүлж яаж хөдөлж исэн бэ гэдгийг ингээ харахаар ханш эхний хөдөлгөөн явууллаа, pullback хийлээ, initial хөдөлгөөн унлаа, pullback хийлээ, унлаа. Ер нь бол энэ range дотор байхдаа нэг уналт үзүүллээ, pullback хийлээ, унлаа. За тэгээд эндээс бол эхний жижиг уналт байдаг. Тэгэхээр энэ 1 2 3 4 5 гэдэг энэ Elliott wave-ийн 5 хөдөлгөөнийг бол ерөнхийдөө хийчихдэг. За тэгвэл өмнө нь энийг харъя. 1 2 3 4 5. Тэгчээ дээшээ гараа. 1 2 3 4 5 гэдэг хөдөлгөөн хийсэн байгааз. За тэгвэл дахиад
Өмнөх хөдөлгөөнийг харъя. 1 2 3 4 5. Мөн үү? 1 2 3 4 5. 1 2 3. За энэ бол ABC те. Тэгснэ 1 2 3 4 5. Гэхдээ ерөнхийдөө юм 5 хөдөлгөөнүүд бол байнга орж ирж явж байна. Тэгэхээр яагаад энэ бас 5 хөдөлгөөн байж болохгүй гэж. Тийм үст. За илүү жижиг цаг руу шилжүүлээд харъя. 1 цагийн хөдөлгөөн. За эхний давлгаа доошо уналт 1. За энэ давлгаа орж ирэхдээ энэ higher low-ыг доошо эвдсэн change of character явсан. 2 correction хөдөлгөөн орж ирсэн. 3 уналтын хөдөлгөөн орж ирсэн. Тэгвэл одоо 4 гээд энэ correction хөдөлгөөн орж ирж байгаа магадгүй 5. Эсвэл 4 5. Би бол ийм хөдөлгөөн орж ирэх нь илүү өндөр магадaltaй болов гэж таамаглаж байна. Яагаад тэгэхээр 7 хоногийн график дээр шилжүүлээд харахад ч гэсэндээ дээр олон зүүнүүдтэй, урт зүүнүүдтэй. Тэгэхээр энэ ингэж өсөхөөсөө илүүтэй уналт хийчээд өсөх магадлал нь илүү өндөр харагдаж байна. За тэгэхээр миний дуртай одоо retracement tool-ыг хэдүүлээ гаргаж ирээ. Тэр бол мэдээж Fibonacci retracement гэдэг тийм. За өмнө нь ханш ихний давлгаан дээр уналт үзүүлчихэд буцаж pull back хийчихэд за Fibonacci 70.2. Энийг уналтын үед бол premium түвшин гэж нэрлэдэг. Гэтэ илүү өндөр ханштай зарах боломж гэж тийм ээ. За тэгвэл дараагийн давлгаа 2460 дээрээс доошоо 2365 руу татахад за яг одоо л энэ ер нь премиум түвшин дээр хурж ирж штэ тийм ээ. За тэгвэл Fibonacci-гийн эцсийн харгацыг 78.6 гэж. Тэгэхээр ер нь энэ 2438-аас 2430-ын хоорондох түвшин болвол өндөр ханштай зарах боломжийн цэг байна гэж харж болно. Илүү одоо премиум sell цэг. Окей? Премиум sell цэг. За мөн энэ бас чухал key level дээр шин тогтож штэ тий. Өмнө нь хурж ирээд rejection аваад доошоо унжсэн гэх мэт. Тэгэхээр энэ цэгээс sell хийж болж байна. Энэ цэгээс sell хийхдээ за 2435 хавцаа л гэж харъя ер нь. Энэ бол одоо Азийн зах зээл нэгдээ дахиад 35 руу очрох баг. За тэгэхдээ stop loss-ыг за 2445 руу нэг 100 pip-ний stop lossтой. Энэ бол мэдээж альтерналж байгаа учраас өндөр stop lossтой байна шүү. Тэгэхээр лото зүг тааруулах хэрэгтэй. За тэгээд доошо take profit 2475 руу авахд бол болохоор харагдаж байна. Яагаад тэгэхээр энд liquidity байгаа. Энэ liquidity-г ханш доошо хамах юм бол ер нь өсөлт орж ирэхэд бол хангалттай болно гэж үзнэ. За ингээ харах юм бол арилжаа risk to reward нэгийг харьцах нь 4.5 $100 эстэй $400 төлөө арилжиж болж байна. Окей. Би за яг ханш одоо энэ stop loss аваад өсөөд явчих болно шүү дээ, тийм юм бол би энийг илүү премиум буюу дээд цэгээс сэлэл харна уу гэхээс шууд ингээл үргэлжлэл өсөөл явна гэж бол итгэхгүй байгаа. Тэгэхээр илүү унсны дараа харин long арилжаа харах, correction орсны дараа харин long арилжаа илүү хармаар байгаа. Окей. За алтан дээр ийм дүн шинжилгээтэй байна. За хэдүүлээ доллар индексийг харъя. За доллар индекс ер нь бол яг миний хэлжсэн түвшин рүү явсан. Та нар ч өөрсдөө харсан байх. За доллар индекс дээр би нэг ийм зураг зурсан санаж байгаа хэрэг тийм ээ. Ийм гурвалжин байна гэх triangle байна гэж хэлжсэн тийм. За тэр энэ гурвалжны дээр ингээ 3 орой үүссэн байна. Доороо 2 ёроолтой байна. Энэ 3 дахь ёроол орж ирэх ёстой гэж хэлжсэн. За мөн 102 дээр 102.50 102 хавцаа бол ингээ key level чухал түвшин байна гэж хэлжсэн. За энэ чухал түвшин рүү бол яг хурж ирсэн. За тэгээ мөн бас давхар баталгаа тийм ээ. Энэ яг гурвалжингийн орой дээр double top хийчлээ.
double top-ийн neckline-ыг доошоо задлчлаа. Та нар өмнөх market over-ыг санаж байгаа бах тий. Доошоо задлчлаа. Одоо pullback хийсэн байна. Higher low хийгээд одоо энэ хараа дахиад нөгөө энэ market structure аюул чухал юм орж ирж байгаа шүү. Энэ хараа төгс одоо жишээ тийм ээ. Энд lower low хийсэн үү? Өмнөх support барьж исэн төвшнгөөс lower low хийсэн тий. Энд яасан? Дандаа higher low гэж явжсэн. Higher low хийжсэн. Энийгээ барьж исэн. Тэгчээд өссөн. Тэгээ босч ирээд lower low хийсэн. Тэгвэл энд lower high хийгээд доошоо дахиад lower low хийх магадлал өндрөө гэж хэлж ирсэн. Яг тэр дүн шинжилгээ дагуу доллар индекс хөдөлсөн. Окей. За тэгвэл одоо доллар индекс ямар чиглэл рүү харагдаж байгаа юм бэ гэхээр тодорхойгүй байна. Тодорхойгүй байна. Яагаад тодорхойгүй байна уу гэхээр эхлээд энэ паттернаас хэрвээ доошоо задлж гараад дахиад lower low хийх юм бол за энэ паттерны ёроол хүртэл дахиад унах боломжтой гэж харагдана. 100 хүртэл тийм ээ. Энэ чинь нэлээд том гурвалжин паттерн угаас хэрвээ уналт correction уналт гэж үзэх юм бол хэрвээ энэ доошоо задлвал за ямар ч байсан паттерны ёроол хүртэл гэхээр ер нь 99 гэдэг чинь за 100 юм байна. Яг одоо тэгш тоо сэтгэл зүйн одоо спортоор үзэх юм бол 100. 100-аас 99.5-ын хооронд чухал key level байгаа. Энэ хүртэл унана. Хэрвээ энэ гурвалжаагаас доошоо гараад ирвэл тэгэхээр 102-оос доошоо унал гэсэн үг байна шүү. Окей. 102-оос доошоо унал гэсэн үг. Тэгвэл яах нь вэ? Хэрвээ доллар индекс 102-оос доошоо унчвал алт яах нь вэ? Дээш өсөд явах нь шүү дээ. Биткойн ч өсөд явна гэсэн үг. Гэхдээ 4 цагаар шилжүүлээд жижиг цагаар шилжүүлээд харахаар энд нэг юм дүр зураг харагдаж байна. За энэ дороо 3 тач хийсэн. За нэг ийм булш паттерны зураглал орж ирнэ. Окей. Ханш хэрвээ одоо харах төвшин бол буцаад нөгөө 104 гэдэг key level харах нь шүү. За ханш хэрвээ буцаж 104-ыг шалгаад ер нь бол энэ шалгах байх. 104-ыг шалгаад за тэгээд доошоо унж ирвэл магадгүй эндээс дахиад доошоо үргэлжлээд явах магадлал өндөр бол. Тэгэхгүйгээр одоо эн чинь би яагаад энэ 104-ийг шалгах гэж хэлээд байна вэ гэхээр доор key level дээр очсон. Нэгсэн доор зорилгоо биелүүлсэн тийм унах зорилгоо биелүүлсэн. За дээшээ хурж ирээд higher high хийцэн, higher low хийцэн, higher high хийцэн, higher low хийцэн. Ерөнхийдөө юм bullish structure-ыг бий болгоод байгаа байхгүй. Тэгвэл энэ үргэлжлээд энэ 104-ийг шалгах нэ гэж үзнэ. За тэгээд эх 7 хоногт угаасаа чухал мэдээнүүд байгаа. За та нар маань economic calendar гэдэг motforex.com руу ороод economic calendar-аа тавиад за тэгээ фильтр хийж агаад 3 бухтай мэдээнээр тавиад ер нь чухал мэдээнүүдийг харж болно. За дараагийн 7 хоногт ер нь ямар мэдээнүүд байх вэ гэдээ харахаар за producer price index 2 дахь өдөр гараад ирнэ. Энэ бас өндөр гарах юм бол доллар булш инфляцийн мэдээ шүү дээ. За тэгээд жинхэнэ инфляцийн мэдээ CPI мэдээ 3 дахь өдөр 8 сарын 14-нд гарч ирнэ. За хэрвээ CPI мэдээ 3%-аас өндөр гарч ирвэл за ер нь доллар индекс өснө, алт унана, индексүүд унана, биткойн унана гэж ойлгох хэрэгтэй. Хэрвээ CPI 3%-аас бага гарах юм бол за ер нь тэр 9 сарын Төв банкны 2 удаа бодлогын хүүг хасах тэр одоо замналыг бол сайхан засч өгөөд алт бол өсөөд за доллар хослоод өсөөд за доллар индекс унаад индексүүд өсөөд биткойн өдр өсөөд явна гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр 3 дахь өдөр их чухал мэдээ байгаа. Миний бодлоор яг энэ бол миний бодол шүү заяа. 3%-аас жоохон илүү гарах байх. Яг тэр хизээч одоо инфляц гэдэг чинь өөрөө хизээч ингээл явж идэг зүйл биш. Ингэж явдаг, жоохон ингэдэг, буцаад ундаг. Хувьцаач гэсэндээ тийм байдаг шүү дээ. Одоо бидний арилж байгаа осолч гэсэндээ тийм. Хизээч юм
төгс уналтын замаар явдаггүй. Тэгэхээр өнгөрсөн 3-4 сар дараалал унчихсан байгаа инфляцийн тоо энэ удаа жоохон өндөр гарах болов гэсэн хүлээлт надад байна. Тэгэх юм бол доллар индекс 104 рүү шалхана. Алт унана. Тийм ээ. Тийм хүлээлт бол надад байгаа. За тэгээд үргэлжлээд евро долларыг харъя. За евро доллар яг миний хэлжсэнээр явсан шүү. Та нар өнгөрсөн маркет overview-г харсан болов те. Би евро долларыг ямар ч байсан хараа дахиад нөгөө structural ярьж байгаа шүү. Энд higher low хийцэн, өсөөд явж чинь, higher high хийсэн. Энэ key level-ээс доош унаад ирсэн. За ямар ч байсан энэ нэг тодорхой correction хийж байгаа тодорхой түвшин дээр ирээд дээшээ өсөхдөө энэ араа яг нэг 10 руу ирнэ гэж хэлсэн. Яг тэгсэн нэг 10 руу үрж ирсэн тийм. Тэгэхээр ингээд эргүүлээд харахаар ер нь та нар ингээд market overview-г үзэл за энэ нэг ийм хөдөлгөөн хийндэ гэдгийг олоод харсан байсан бол энэ араа маш цэвэрхэн bullish pattern хүртэл гаргасан байхгүй. Бүр маш цэвэрхэн bullish pattern гаргаад эндээс дээшээ будаад өсөд явсан. 8 сарын 2 гэл ер нь 7 хоног жонгол өссөн байна шүү дээ. За тэгээд key level руу хурж ирчээ шалгачаад дахиад key level руу хурж ирсэн байна. За тэгэхээр дахиад нэг bullish pattern гаргаж. Тэгэхээр ер нь дахиад нэг 10-ыг шалгахад бол их тийм гайхгүй л юм. Нэг 10-ыг шалгаад за тэгээ ер нь double top хийгээд за тэгээд доллар индекс өсөлтөө үзүүлээд тэгээд евро доллар эндээс double top хийгээд за тэгээд CPI мэдээ ямар гарахаас шалтгаалаад дараагийн хөдөлгөөн орж ирэх болов уу гэж харагдаж байна. Окей. Нэг одоо болгоомжлох зүйл нь юу вэ гэхээр ингээ харахаар энд бол маш том bearish pattern ерөөхдөө евро доллар хийж эхэлж байна. Ингээ хараа. За тэгээ энэ bearish pattern дээр нэг fake out явагдсан ба ш тараа. Нэг fake out явагдсан. Тэгэхээр бас болгоомжтой л харах хэрэгтэй байна. Тэгэхээр яг энэ double top хийх үгүй юу хэрвээ доллар индекс унаж өгөхгүй бол мэдээж евро доллар өсөхгүй шүү дээ тий. Тэгэхээр нэлээд том bearish pattern харагдчихээн. За урт хугацаагаар бол ер нь higher low биш lower high хийсэн явж байгаа. Тэгэхээр сонирхолтой. Ер нь бас яг доллар индекс дагаад арилж ирэх юм бол евро доллар дээр ч гэсэндээ шорт арилжаа. Гэхдээ шорт арилжаа хийхдээ премиум түвшнөөс одоо зарна л гэж үзэж бид нэр зарах байгаа бол өндөр ханшаар зарна. Авах байгаа бол хямдхан ханшаар авна л гэдэг арилжааны стратегитэй арилж штэ тийм ээ. Тэгэхээр яг евро доллар хэрвээ энэ key level-ыг доошо сэтгүүлчихвэл 1.08 80-аас энэ жижиг цаг гэдэг спортоос доошо сэтгэлээд ороод ирэх юм бол эргий шалгаад за тэгээд доошо энэ bearish pattern-ыг орол хүртэл унах боломж харагдаж байна. Нэг бол дээшээ өсөж орж ирээд 1.0950-60 хавцаанаас sell хийж болохоор. Тэгэхээр ийм ер нь бол ийм хоёр sell арилжааны боломжийг бол евро доллар дээр харж байна гэж ойлгоорой. За GBP USD. За GBP USD нэг bullish pattern-ыг үргэлжлүүлээ л яваад байгаа юм байна. За энийг илүү том зургаар харъя. За ямар ч тач 1.29 гэсэн key level-ээс дээшээ сэтэлж гарч ирсэн. Энэ бас fake out болоод ингээд доош явчихжээ. За энэ л хэрэгс орж ирж байгаа. За яг ийм channel гэхүү, өсөлтийн channel гэхүү эсвэл бас айгүй том bearish pattern гэхүү ийм зураглалыг хийчихэж байгаа юм. Тэгээ яг дээрээ ер нь 3 touch хийж 1 2 3. Тэгээ энэ доороор 1 2. Тэгэхээр энэ бол ер нь яг соронд шиг энд 3 дахь touch-ыг хийлгэх л байх. 3 дахь touch-ыг бол хийлгэнэ. Окей, тэгэж үзээрэй. 3 дахь touch бол хийн.
За тэгээд 4 цагийн график руу шилжүүлээд харъя. За энэ нэг 26 70 80 хавцаа бол жижиг цагийн key level байгаа юм байна. Тий, өмнө ч гэсэндээ яг энд бол маш сайн support авч ирсэн байна. 1.26 юм байна да. 1.26 л. 1.26 толооч биш. 1.26 гэж үзээрэй. Тэгэхээр 1.26 дээр бол сайн support байна. Тэгэхээр GBP/USD нэг ийм л хөдөлгөөн орж ирэхээр харагдчихэв. За энэ бол уналтын нэг давлага явж байна те. За энэ бол ерөнхийдөө нэг ингэчээд унаад 1.26-ыг шалгах байх. За тэгээд 1.26 support аваад нэг дээш өсөлт орж ирэх байх. Тэгэх юм бол тэрэн дээр нь Fibonacci татаад Fibonacci-ийн pullback 50 юм уу эсвэл 61.82-ийн голоос ер нь бол дахиад short арилжаа. Дахиад жоох short арилж явах боломжтой. За stop loss-ыг 78.6-аас дээш. За тэгээд take profit-ыг bearish pattern-ы ёроолт дээр гэдэг ингээд ийшээ 3 дахь touch орж ирнэ гэдэг прогнозтойгоор ингэж арилжаж болох нэ. Бас л short арилжаа ер нь бол харагдчих байна. За USD/JPY дээр амар уналт орж ирсэн. Японы төв банк бодлогын хүүгээ өсөх нь ер нь цаашид ч өсөх нь гэснээс болоод маш их одоо Америкт парклагдсан байсан мөнгө гэхүүтээ маш их Японы йений одоо хөрөнгө оруулалтууд бол долларыг бол шууд дамп хийгээд долларын эсрэг одоо йенийг зарсан гэсэн үг шүү дээ. Тэгээд Япон руугаа бутсан. За тэрнээс болоод сая өнгөрсөн нэгд өдөр бол маш хүчтэй уналт савлгаа орж ирсэн. Энийг бол yen carry trade гэдэг байна. За тэгээ энэ USD/JPY бол маш хүчтэй унаж орж ирсэн. За тэгээд Японы төв банк юу гэсэн бэ гэхээр нөгөө зах зээлийг айхтар унахсныхаа араас одоо сандраад те. Хүүе за бид нар ер нь дараагийн уулзалтаар ер нь бол нэг одоо бодлогын үг өсгөх гэж яахгүй байна гэд. За тэгээ Японы USD/JPY буцаад жоохон дэше өсөө гард ирсэн. За тэгэхээр энд юу харагдж байна гэхээр хэрвээ USD буюу доллар үргэлжлээд өсөх юм бол за мөн Японы yen энэ уналтаасаа буцаж comeback хийхдээ retracement хийх бол USD/JPY дээр бас өсөлт гарч ирнэ. Энд одоо ингээ харахаар угаасаа structure хийгээ явчихсан. За хамгийн доод цэг structure higher low за дахиад higher low гэдгийг явуулчихна. Гэтэ энд бол ерөөхдөө double top хийсэн range үүссэн байна. Тэгэхээр энэ range-аас хаашаа гарах вэ? Доошоо унах юм бол за энд нэг support аваад тэгээ буцаад дэше өсөх хандлага болов байна. Key level 150 дээр байна. Тэгэхээр бас айгүй хөрхөн арилжааны range-тэй арилжаа их боломжтой range харагч байна. Тэгэхээр би хувьдаа ер нь хямдхан харагдж байгаа учраас USD/JPY-ыг retracement хийхэд нь буцаж худалдаж авмаар байна. Тэгэхээр за энд бол жоохон double top хийс харагдж байгаа учраас жоохон унаасаа гэж харж байна. Унаад ер нь 145 хавцаа Fibonacci 50 хавцаа хүрч ирэнгүүт эндээс худалдан авалт тэгээ за take profit 151 хавцаа гэдэг чинь бараг 600 пипний ашигын боломж бол надад харагдаж байна. Тэгэхээр би илүү USD/JPY дээр бол long арилжаа тал руугаа харж байна гэж ойлгохоор. Окей. За тэгээд эцэст нь Nasdaq index. За Nasdaq index дээр нөгөө зурсан сэрэ маань явж байгаа. За энэ сэрээг бол одоо ингээ бүтэн жил гаруйн турш бол ер нь харж байна. За Nasdaq өсөж явж байгаа. За энэ сэрэний голыг бол улбар шараар тэмдэглэжээ. Midline. Биш. Midline. Medium. За ханш одоо энэ midline-ы дээр явхад бол маш булш хүчтэй өсөлтүүдийг үзүүлээд явж байсан тийм. За тэгээд midline-ы дээгүүр явж байгаад midline дээр нэг support аваад дэше өссөн, дахиад support аваад дэше өссөн. За тэгж явж байгаа midline-ы доор нэг орчоод буцаж midline-ы дээр гарч ирэнгүүтээ шууд дэше өссөн явсан тийм. Энэ удаад бол яасан бэ гэхээр 1.26 дээр 1.26 дээр support аваад дэше өссөн. За тэгээд 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 1.26 дээр support аваад дэше өс
шууд бүрийн сирений гадна талаас шууд доош унаж орж ирсэн. Унаж орж ирээд сирений доод хязгаарт хүрч ирээд спорт авсан. За энэ нь мөн одоо 24 оны 4 сарын уналттай болол ойрхон орж ирсэн байна. Энэ бол маш сайхан correction болсон. За нэгд өдрийн уналт бол ерөнхийдөө жоохон overreaction буюу хэтэрхий хүчтэй уналт орж ирсэн нөгөө Японы йений асуудлаас болоод гэж хэлсэнтэй. За тэгээ Японы төв банк бид нар одоо бодлогын үгээ нэг өсөх гэж бас яахгүй байна гэж залруулга хийгээд бариад ингээ ерөн зах зээлийг бол тайвшруулсан. Тэгэхээр одоо CPI мэдээ сайн гарвал CPI мэдээ 3 дахь өдөр сайн гарвал Nasdaq ер нь midline-а давж гараад буцаад өсөлтийнхөө зам руу орох байх. CPI мэдээ муу гарчвал энэ midline дээрээс rejection аваад унах боломж тун магадaltaй. CPI мэдээ муу гарвал шүү. Тэгэхээр ямар ч байсан жижиг цагийн график дээр бол энэ midline руу бол ирэхээр байна. Тэгэхээр midline 18900 хавцаа гэж бол үзнэ. За энэ swing high swing low хүртэлх retracement-ийг бас татаад үзвэл за 50%-аас дээш гараад ирж байгаа юм байна. Тэгэхээр ер нь нэг 70-аас 78 хоёрын хавцаа хүрч ирээд за тэгээд яг short арилжаа хий гэвэл боломжтой premium төвшинг гаргаж ирнэ. Тэгээд яг CPI хэрвээ муу гарчвал эндээс унаад явна. CPI сайн гарах юм бол midline-ийн дээр гарч ирээд за тэгээ ер нь булш байдал үргэлжлээд явчих байх гэж харж байна. Тэгэхээр энэ midline руу хурж ирэх за энэ retracement 70.2 78.62-ийн хооронд retracement их чухал байна. За тэгээд CPI мэдээ их чухал байх юм байна. Окей. За тэгээ бусад дүн шинжилгээг бол та нарт өөрсдөлтөө би биткойны талаар бол ярихгүй. Өнгөрсөн 7 хоногт би алтан дээр маш сайхан ашиг хийсэн. Тэр бүх ашигынхаа бараг 80%-ийг буцаагаад биткойн дээр алдсан. Тийм учраас ер нь сүүлийн үед биткойн арилжахад маш хэцүү байгаа. Биткойныг buy хийнгүүд унчаад, sell хийнгүүд өсчөөд тэгэхээр би бол биткойныг нэг 2 3 7 хоног харахгүй, тоохгүй биткойноос завсарлага авч байгаа гэж ойлгоорой. За тийм ээ залуучуудаа арилжаанд амжилт хүсье. Мэдээж Монголын хамгийн шилдэг брокер MOT FX сонгон арилжаарай. Баярлалаа.